Өнөөдрийн сэдвийг хамтдаа бүгд надад байхгүй гэдэг сэдв өгсөн байна. Тэгээ хүний хүсэл мөрөөдөл ба бодит амьдрал дээрх байдаг байдал энэ талбар дээр бүгдээрээ үлдэцгээе. За бүгдээр хичээл эхлэх юм бүгдээрээ Бурхны сүнсээр, ариун сүнсээр дүүрцгээе. За ариун сүнсээ намайг дүүргэж өгөрөө. Таны өмнө ирж байна. Энэхүү үгсийг ойлгох тусалж өгөрөө. Бүгдээрээ дагаа залбирая. Ариун сүнсээ намайг дүүргэж өгөрөө. Өнөөдөр хүсэл мөрөөдөл ба бодит байдал. За хоёр төрлийн хүсэл ба мөрөөдөл байдаг. Эхнийх нь болохоор миний амьдралын хүсэл ба мөрөөдлөө би амьдралдаа юу хүсэж байгаа мөрөөдөж байгаа. Хоёр дахь зүйл нь болохоор Бурхан миний амьдралд хүсэж хүсэл ба мөрөөдөл бөгөөд миний амьдралд төлөвлөгөө гэж байна. Бүгдээр эхлээд би өөрийнхөө амьдралдаа юу хүсэж төлөвлөхөөс эхэлцгээе. Бүгдээрээ л хүмүүс нэг хэсэг зүйлсийг авахыг хүсдэг ба араас нь тэмүүлдэг. Яг миний хүсэл яг юу юм бэ гэж сайн тодорхойлоход хэцүү ба өөрчлөгддөг. Тэгэхээр та яг өнөөдөр амьдрал дээр яг юу хүсэж байна, яг юу хүсэж байгаа вэ гэдэг зүйлсээс бүгдээрээ тодорхойлоод бичээд сайн тодорхойлох бичээрэй гэж та бүгдийг би уриалж байна. Тэгээ бичээд гаргаад ирэхээр ийм зүйлс юм байна, ийм юм байна гэдээ мөн тодорхойлоход хэрэгцээтэй байдаг. За тэгээ яадаг вэ гэвэл би өөртөө ийм зүйлстэй болчихвол сайхан болно гэж боддог. Гэрэлжихвэл, мөнгөтэй болвол, байртай болвол, хүүхдтэй болвол, цуслангийн байртай болвол, гоо сайхны тийм бүрэн Setcom, эсвэл team брендийн хувьд эсвэл тийм гар ус iPhone 17 та болчихвол, Pro Max та болчихвол гэдэг. Хэсэг зүйлсүүдийг хүмүүс ингээд ийм зүйлстэй болчихвол сайхан болно гэж боддог л биш бас үүний цаана ингээд тэг хүссэн зүйлсийг авсны дараа араас нь дахиад шинэ хүслүүд гарч ирээд байдаг. Тэр хүний хүсэл хязгаар байна уу гэхээр хязгааргүй шах. Яг тухайн ийм зүйлстэй болчихвол би сайхан болно гэсэн тэрний өөрөө худал хуурмаг байдаг. Яг бол тэр зүйлстэй болохоор үгүй ханахгүй байна. Сэтгэл нь ханахгүй цаашаа өөр зүйлсийн араас хүсэн тэмүүлээд байдаг. Тэгэхээр одоо яах вэ? Тэр энэ хүслийн энэ ханахгүй байгаа энэ зүйлүүдийг бид нар яах ёстой юм бэ? Тэгээд саад болж байгаа минь хан хэрмэд буюу оюун санааны блок болсон байдаг зарим тохиолдолд. Би ийм байж ээж, би ийм ядуу байж ээж, би ийм боловсралх уу, англи хэлэх үү, босоод хүмүүс чи би ийм өнчин өсгөө ганц би ээж өсгсөн тийм гэр бүл төссөн байж ээж, манай аав ээж салцсан байхдаг байд. Би ийм байж ээж яаж ингэж чадах юм бэ гэсэн оюун санааны блок буюу альва зүйлсүүдийг хийхэд бүр анхан шатнаасаа хүн эхлэхээс ахуулаад алидийн буугаад өгчдөг. Би ч манай нөхөрч надад тусалдаггүй. Манай эхнэр чинь тусалдаггүй. Бид өөрөөсөө ойлголцдог байхгүй. Тэгэхээр ийм байж ят бид нар яаж одоо яах вэ? Тэгэхээр залбирч өгөөрэй. Залбираарай. Тэгээ би ийм байж гэдэг нь болохоор яг би ийм байж яаж ингэх юм бэ гэдэг нь өөрөө шууд садаа болдог бөгөөд энийг авч хаяхгүй бол цаашаад явах боломжгүй болчдөг. Боломжгүй эсвэл маш хэцүү. Би ийм байж яаж яах юм бэ? Хүн өөртөө шалтгаан өгөөд тийм ч ингэх боломжгүй авах боломжгүйгээд тэр хүн өгцснийг хэлж байгаа. Тэгээд давж гарч чадахгүй хэлж байгаа байхгүй. Тэгэхээр би ийм байж яах юм? Ийм байж яаж болох юм гэсэн тэр талбар дээр байна. Тэгээд энэ блокээс гарахын тулд би ийм байж би өөрийнхөө харж байгаа хараа буюу өөрийнхөө амьдралыг харж байгаа хэсэг нь яг өөрийнхөө нүдийг харах биш. Өөрийнхөө тодорхойлсноос буруу байгаа. Тэр яг тэр зөв тодорхойлолт буюу бурхны тодорхойлолтыг бид олж авч тэргээр солих хэрэгтэй байдаг. Надад ийм боломж байна буюу зөв эерэг зүйлсээр бид солих хэрэгтэй байдаг. Тэгэд надад ингээд анхан шатны хэрэгцээтэй ийм зүйлс байхад юуны ч бурханд үйлчлэх вэ? Нөхөр ийм байхад тий нөхөр одоо ингээ архиугаанд байхад хүүхдүүд ийм байхад ямар ямаараа бурханд үйлчлэх. Би уртхаа ингэчээд дараа нь ингээ гэдэг. Харин уртхаа ингэчээд гэдэг тэр нэг зүйлс нь хязгаар байхгүй гэж өмнөх слайд дээр бид нар хэлсэн байна. Одоо ингэчих юм бол нөхөр маань ингэчих юм бол хүүхд маань ингэчих юм бол би нэг хүнийг харахад нэг хүн шиг машинтай байртай болчихвол хүний нүд найтаа хүртчихвэл гэдэг. Хүний юу гэж бодож байгаа, хүн юу гэж харж байгаас шалтгаалаад энэ нь ингээд өөрөө блок буюу хан хэрэг болцсон байдаг. Бурханд үйлчлэхэд бөгөөд цааш явхад хан хэрэг болцсон байдаг. Энэ хан хэрмийг яах вэ? Хүн өөрөө байрж байгуулсан хан хэрмийг хүн өөрөө л нураах хэрэгтэй. Тэр их нэг нурааж өгдөггүй. Хүн өөрөө би юм хан нэр барьцсан юм байна гэдэг хүлээн зөвшөөрөв. Одоо энэ хан нэрмээ би нураая гэд хэлж байгаа. Тэг хийж нураадаг байгаа. Тэгээд одоо өөрөөр хэлэх юм над чиг юм хэцүү хүнд хэцүү асуудал байхад ийм арчаагүй хүн байхад эсвэл миний одоо энэ
нөхөр хүүхэд архиугаад болохгүй байгаад би яаж ингэж чадах юм бэ? Би яаж ингэж үйлчлэх юм бэ гэхэд шалтгаан гаргаж ирээд өөрөө цаашид бурханд үйлчлэх буюу цаашид ингээд амьдралынхаа дуудлагыг биелүүлэхгүй байх садаа блокуудыг хүн өөрөө гаргаад өгчдөг юм. Тэгээ өөрөө тэрэндээ ингээд зогсчдөг өөрөө тэгээд тэрнээс цаашаа урагшаа ингээд явах боломжгүй болгоод гацаачдаг байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ яг уу ийм тохиолдолд юу болдог вэ гэвэл энэ блок буюу хан хэрэм буюу садааны зүйлийг та өөрөө авч яана. Над чиг ийм хэцүү байгаад ийм байна гэж ингэж бодож байгаа бүх зүйл нь бурхан намайг ингэж харж байна. Эсвэл би өөрөө л ингэж бодоод байна уу? Өөрөө хүн бодож байгаа бол энэ нэг зүйлийг авах юм бол тэр нэг зүйлийг авах юм бол гэд гэрэлсэн мөнгөтэй байртай гэд яг тэрнтэй адилхан би нэг ингэчүүл тэгчүүл гэсэн тэр нэм хязгаар байхгүй шахав байхгүй юу? Харин тэгэхээр бурхан биднийг яах вэ? За гэрлэхээр мөнгөтэй болохоор хүүхдтэй болохоор нөхөрчин архинаас гарахаараа хүүхч архи ухаа болохоор чиний бие сайжрахаар аав ээж чинь биеийн эрүүл болохоор надад үйлчлэр гэж хэлээгөө байгаа. Бид нар дуудлагыг бурхан бидэнд өгсөн байна. Тэгэхээр энэ хүү энэ анхны шатны бүр эхлэлээсээ ахуулаад амьдралаа өөрийнхөө амьдралыг буруугаар харж байгаа тэр блок буюу саадаа болж байгаа хан нэрмээс болж эдгээр зүйлсээс хүн чөлөөлөгдөх хэрэгцээтэй байна. Энэхүү зүйлсээс чөлөөлөгдсөний дараа яах вэ? Бурхны удирдамжийн дагуу тэдгээр бурхны сайн сайхан төлөвлөгөөнд биелэх ёстой юм аа, биелэх боломжтой юм аа. Тийг та бүхэндээ би Есүс нэр өрөөж байна. За Матай номын 6-гийн 25-аас 34 өдөр ишлүүдээр яг тодорхой хэсгүүдийн түүж авч ингээд бичлээ. Тэгээд энд бүгдээрээ л мэддэг гэсэн. Эндээс энэ үгсийг бид нар хамтдаа үздэхэй. Тэгээ ийм би та нарт хэлье. Есүс идэж хэлж дээ бидэрт юу идэж юу уух бэлээ гэж амийнхаа төлөө санаа бузаа. Мөн юу өмсөх бэлээ гэж биеийнхээ төлөө ч санаа бузаа. Амин хоолноос биеийн хувцас илүү ихэн босоо. За тэгэхээр нөө нэг би ийм байж, тийм байж, эсвэл би хоолгүй, би иймгүй гэдэг яаж юм. Тэр бүхний хараас санаа бити зовоо гэж байна. Би яагадлууч бити зов. Амьтай байна, амьчин хоолноос биеийн хувцснаас илүү босоо гэж байна. Та нараас хин чин санаа зовсноор нас бие ганц мөчөөр нэмж чадах юм бэ? Нөгөө л болохгүй байгаа юм гээд асуудал ингээд өөрөөрөө болгоё гэж бодож байгаа юм гээд. Тэгэхээр нөгөө л ингэсэн байж хахад яг бодит байдлаар таны нөхөр, таны хүүхэд, таны аав ээж, ахын дүүс тэд нар өөрсдөө бурхны өмнө өөрсдөө хариуцлагатай хүмүүс байгаа. Өөрсдөө тэр хариуцлагаа өөрсдөө биелүүлэх хэрэгтэй байгаа. Тэгэхээр тэдгэр хүмүүсийн өмнөөс зарим зүйлсүүдийг бас хийх гэдэг. Энэ нөхөр маань ингэжүүл ингэчүүл гэж тэр хүн ч өөрөө бурхны өмнө хариуцлагатай тэр хүн ч өөрөө өсөх хэрэгтэй, өөрөө ойлгох хэрэгтэй. Харин тэгж яхад хүний өмнөөс санаа зовоод эсвэл өөрийнхөө өмнөөс санаа зовоод нас бие ганц мөчөөр нэмж чадахгүй гэж чадахгүй. 28 дээр та нар юунд хувцс хунар санаа зовно вэ? Энэ хувцс хунар гэдэг нь болохоор байр машин, iPhone 17 ингээд бүх зүйлс хэлж байгаа хгүй юун санаа зовно вэ? Яах гэж санаа зовно вэ? Санаагаа зовож яах юм бэ гэж байгаа. Тэгээ 31 дээр бид хэлэхэд тиймээс юу идэх билээ? Юу уух билээ? Эсвэл юу өмсөх билээ гэж бүү санаа зов. Бүх төрлийн зүйлсүүдийг хэлж байгаа хгүй. Хоолтой л хонолж байвал болоо гэж хэлдэгтэй. Тэгээд нэг идэж уухантай байвал та нэг өмсөх хувцастай байвал хоолтой л байвал болоо гэдэг. Тэгвэл манай гэрүүл амьдрал болно доо. Тэгэхгүй хоёр идэхгүй хоосон хонохгүй гэх мэтэр хүмүүс ингээд нэг тиймэрхүү анхан шатны төвчнөөс гарах зүйл байгаа. Тэр сэтгэлгээнээсээ өөрчлөгдөөл юу гэвэл бурхан юу гэдгийг бити санаа зовоо гэж байна. Харин Тэнгэрлэг эцэг чинь та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг юм. Бурхан аав энэ зүйлсүүдийг огт мэдэхгүй биш өө тэр Монголд юм уу тэнд тэр нэг цэцгээ хүрлээ те тэнгэр одоо хин чи тэр нь ингээд мартагдсан таг мартсан биш үү яана үхчихээг байгаа гэж бурхан хэзээж тэгдэхгүй. Бурхан мэдгээр бүх зүйлсийг хэрэгцээдэг угаасаа мэддэг. Тэгээ яах ёстой юм бэ? Яг амьдралдаа хийх чиглүүлэх нь гагцхүү эхлээд бурханы хаанчлал ба зөвхт байдлыг хайх тун. Тэгвэл энэ бүхний та нарт нэмж өгөх болно. Эхнэндээ хийх зүйл нь санаа зовхгүй. Юм санаа зовхгүй. Харин гагцхүү эхлээд юу гэж вэ? Бурхны хаанчлалыг хай. Зөвхт байдлыг хай. Тэгэх юм бол энэ нь та нарт нэмж өгөх болно гэж байна, тийм. Тэгэхээр юу гэж вэ? Санаа зовоод эдгээр зүйлсүүдийг биелүүлдэггүй маа, авдаггүй маа, харин яадаг гэж байна. Бурхны хаанчлал ба зөвхт байдлыг хайж байхад бурхан зүгээр нэг нэмж өгдөг.
Тэр өөрт байгаа зүйлсийг болгохын төлөө биш, Бурхны хаанчлалыг хайж байхад эдгээрх зүйлсүүдийг Бурхан нэмж өгдөг юм байна. Тэгэхээр Бурхны хаанчлал ба зөвхт байдлыг хайхтай. Бурхны хаанчлал өнөөдөр миний амьдралаар энэ амьдарч байгаа амьдрал маань бол Бурхны хаанчлал яаж тэлэгдэх вэ? Яаж тэлэх вэ? Тэр би тэлэх байдлуудыг би яаж авах вэ? Зөвхт байдлыг хайх юм чинь. Яаж би энэ зөвхт байдлыг хайх вэ? Энэ дээр бүгд анхаарал хандуул. За хүний анхаарал гэдэг зүйлээ тийм анхаарал сарних ба төлөвлөгч. Одоо эндээс харах юм бол энэ GPS буюу зам заагч байна. Бид нар ингээд урагшаагаа чигээрээ яваа гэж байна. Тэгж яад хүний анхаарал сарнихаар яадаг вэ? Нэг урагшаагаа явах гэжсэн болоод гинт баруун тишээ яваад байдаг байхгүй юу? Баруун тишээ яваад тэгээ буцаж зам руугаа орох гэж нэлээд юм болно тийм үү? Зөндөө тойрно. Заримдаа бүр орж чадахгүй яваад байгаа юм тийм үү? За замаас болио болио. Хүний анхаарал гэдэг чухал зүйл байна. Анхаарал бол одоо ингээд алдахад үндсэн зорилгоос хацаад байгаа. Хүний анхаарал ингээд сошиал ертөнд Facebook, Instagram, аливаа YouTube юм аливаа кино сувг аливаа зүйлсүүдийг үзэхээр яадаг бол бодит бус амьдралыг сайхан ба авахыг хүсвэжтэй болгож харагдуулдаг байгаа. Сошиал ертөнцийн Instagram дээр хүмүүс өөрсдөө тавьж байгаа нийтлэл зүйл нь олон дагагчтай бол мөнгө олох зорилготойгоор ямар нэгэн байдлаар ингээд тэр нэг хүн болгон тийм байх албатай биш, хүн болгон тийм байх нь сайн ч зүйл биш. Харин сошиал ертөнцөөр дамжуулж хүмүүсийн анхаарал маш өөр төшөө болдог. Ялангуяа богино хэмжээний видеонуудыг хүмүүс рeel гэдэг зүйлийг үзээд хүний анхаарал өөр төшөө яваад байдаг. Үндсэн зорилгоо ингээ хадгалаад явж исэн чинь шал өөр төшөө яваад гэж байгаа байхгүй юу? Тэгээд үлэр анхаарал нь өөр төшөө явахаар анхаарал садааруулагдаад өөр төшөө явахаар яадгүй сэтгэл хангалуун бус байдлыг хүн мэдэрч эхэлдэг. Яасан бэ гэж зүгээр амьдраад явж исэн хүн чинь тэднийх юм авцсан биш. Тэднийх юм башин талцсан биш. Ингэсэн биш. Тэгэхээр шууд сэтгэл хангалуун бус байд. Зүгээр сайхан байсан хүн чинь сэтгэл хангалуун бус байдал руу шууд орж нөлөөлж эхэлж байгаа. Тэр хүний анхаарал гэдэг зүйлс хүн анхаарлаа яг тэрхүү зөв зохистойгоор хамгаалж зоригтойгоор ингэж бурхны тэр талбар дээр яг тэрхүү зөв зүйлс рүү хандаж анхаарлаа хамгаалах зүйл байна. Сошиал ертөнцийг бид нар ашиглах болохоос үүндээ ингэ бид альва нэг сошиал ертөнцөөс гадна өөр зүйлс рүү ингэ альва жижиг сажиг зүйлс рүү хүн анхаарлыг сарниулаад сарнидсан байгаа тохиолдолд ядгүй тэр үндсэн зорилгоос хацааж эхэлдэг юм. Эсвэл хоошилдог, удаашрдаг юм. Тэгэхээр хүний анхаарал гэдэг зүйл нас яадгүй. Бас надад байхгүй гэдэг өндөр бид нөхөө хичээл үзэж байгаа тийм. Надад байхгүй. Тэгэхээр хүн өөрийн анхаарлыг одоогор байхгүй эсвэл байх боломжгүй зүйлсээр хандуулахаар ийм зүйлс болдог. Ингээд өөрийнхөө анхаарлыг яг одоогор надад байхгүй зүйлсээр анхаарал хандуулж штэ. Эсвэл байх боломжгүй зүйлсээр нөө би гэрэлж хөл би нөө хүүхэдтэй болов би нөө машинтай болов байртай болов би нэг албан тушаал гарчвал би нэг цослонгийн байртай болчихвол iPhone 17-той болчихвол гэдэг зүйлсрөө хүн анхаарлаа хандуулаад ингээд явуулчих юм бол яадаг вэ гэхээр яг одооныхоо мөч моментн дээр одоо цаг дээр амьдрахаа болоод яадаг вэ? Баяр хөөрг болдог. Харин яадаг бол оюун санаагаа эдгээрхээр ингээд дүүргэх боломжтой байлдаг. Тэдгээрх нь юу гэж байна? Санаа зовлт байна. Дайсагнал байна. Маргаан харталт, уур хилэн, харгалдаан, хаграл, тэрс үзэл, атаархал, архиталт гих мэдэх эдгээрх зүйлс рүү хүн анхаарлаа хандуулцдаг гэнэ. Тэгэхээр ингээд эдгээрх зүйлстэй буюу санаа зовлт эдгээрх зүйлс рүү хүн ингээд зай завсар өгч байгаа. Яг тэгвэл байгаа амьдралдаа яг үнээр сэтгэл хангалуун биш харин өөл зүйлсийг хараад шууд хардталт уур хилэн төрөл ингэж ин тэрс үзэл атаа харахад бүр ингээд архитал мархитал руу шууд өөр хүн ингээд анхаарлаа алдснаас болоод тэр зүйлсүүд амьдралд нь ингээд нөлөөлөх боломжийг тэр зай завсар өгч байгаа байхгүй юу? Зай завсар өгч. Яг бол өөргөө анхаарал нь тэрхүү байхгүй зүйлсээрээ байх боломжгүй бүр ирээдүйд ингээд авахыг хүсэж байгаа зүйлсээр анхаарлаа хандуулахаар яах вэ? Хүн одоогийн тэр амьдралдаа шууд баяр хөөргөө болгоно. Санаа зовлт руу оруулна тий. Энэ дайсагнаж эхэл. Аав ээж минь намайг ингэж өсгөөгүй. Энэ нэг юмтаа сууснаас болоод би инглээ. Тэгснээ яаж тэрнээс үүсээд би энэ нэг юмтаа суусаа очиод маргаан юм штэ. Маргалдаал чамтаа сууснаас бол би аятайхан ясаг аятайхан амьдрахыг хүсэж байна гэдэг. Чи энэ тест нэр хөгийн амтаа би чам хардаж чи тест нэр хинтээ яасан болмаасан бол хардалт нь уур хилэнтэйгээр дүүрээд уур хилэн дээр хэрүүл болоод харгалдаан болоод хаграл үзээсэ тий. Хаграад бүр тэр үнийхээ эсрэг тэрс үзэлтэй болоод тэгээд өөр хүн рүү харж атаархаад тэгээ яаж зарим
төгсгөл архитект руу шилжээд явж байгаа байхгүй. Тэгэхээр жижиг зүйлс буюу анхаарлыг надад байхгүй зүйлс рүү анхаарлаа хандуулахаар эдгээрх талбарууд руу зай завсрах боломжтой байдаг. Тэгэхээр та бүдэг уриалж чинь эдгээрх зүйлсээс бүү өгөрөө, бүү зай завсрах өгөрөө. Анхаарлаа бурхны төгсөл ба мөрөөдөлд миний амьдралд эдгээрх мөрөөдөл рүү бүгдээр анхаарлаа өгцгөө. Анхаарлаа сарниулахгүйгээр буруу зүг рүү зай засрахгүйгээр байхгүй зүйлс дээр хандуулах биш харин одооний анхаарлаа бурхны хүсэл ба мөрөөдөл дээр бүгдээр анхаарлаа хандуулад өдөр бүр энэ талбар дээр анхаарлаа хандуулж авахыг хэлж байгаа маа. Энэ талбар дээр анхааралтай амьдрахыг хэлж байна. Тэгээ дуулал номын 32-ийн 8 дээр хэлэхдээ би явах ёстой замд чинь чам зааварлан зааж өгнө. Нүдэн чамайг ширтэн чам зөвлөнө гэж. Тэгэхээр явах ёстой зам гэж бидэрт байна тий. Бурхан бидэнд явах ёстой замд чинь зааварлаж зааж өгнө гэж тий. Зүгээр заахгүйгээр бүр зааварлаа зааж өгнө гэж нүдэн чамайг ширтэн чам зөвлөн. Бурханы нүд бидрийг харж ширтээд бидэнд зөвлөнө. Зааварл зааж өгнө. Тэгэхээр энэ дэр хүчээр явуулна гэж хэсэг байх байгаад бурхан бидэнд зааж өгдөг, зааварладаг, бас зөвлөдөг. Бид нар бурханы удирдамжийг дагаад итгэлтэйгээр урагшаа дагаад урагшаа явдаг байна. Тэгэд үнэхээр тэгэх юм бол анхаарал нь байхгүй зүйлс дээр болохгүй байгаа зүйлс дээр биш. Харин үнэхээр бурханы надад өгсөн зүйлс буюу бурхан миний явах ёстой зам дээр зааварлаж өгөх юм байна. Өнөөдөр би зааж өгөх юм. Бурхан минь зааж өгөөч. Би сурья. Бурханы нүд намайг ширтэж байгаа бүгд надад зөвлөнө гэж байна. Таны зөвлөгөөг би авах хүсэж байна. Зөвлөгөөг би дахахыг хүсэж байна. Таны дуудлагыг би биелүүлэхийг хүсэж байна. Өнөөдөр би юу хийх вэ? Нэг дахахыг хүсэж байна гэх. Тэрэн дээр анхаарал хандуулж урагшаа явахыг хэлж байна. Дараагийн зүйл нь болохоор Ром 8:28 дээр хэлэхдээ Бурханыг хайрладаг, түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтаа ажилтдаг бид мэднэ гэж байна. Тэгэхээр Бурханыг хайрладаг. Та Бурханыг хайрладаггүй. Димээ би хайрладаг. Бурханы зорилгын дагуу дуудагдсан бид бүх хүмүүс Бурханы зорилгын дагуу дуудагдсан хүмүүс юм аа. Эдгээр бүх хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтаа ажилладаг гэж байна. Бурхныг хайрладаг. Тэгээ амьдрал заримдаа болж Бурхныг хайрладаг хүмүүс ингээд тохиолдож байгаа зүйл нь санаандгүй мэд зүйлс нь сайн зүйл рүү бас ажилуулдаг. Бурхан сайн зүйл рүү ажилуулдаг юм. Аливаа талбар дээр бид нар ингээд хүчтэй болох, суурьтай Бурхны дуудлагыг биелүүлэхэд хүч чадалтай, тэнхээтэй болохын тулд бид нар суралцах хэрэгцээтэй болдог. Тэгэхээр сурдаг. Тэгээ Бурхан тэдгэрх бүх зүйлсээр бидийг удирдан дагуулж чиглүүлдэг, сургаалт өгс 3-5-6 бүх зүрхээрээ эзэнд итэг, бүү төвшгөл өөрийнхөө ойлголтод түүнийг мэдхэд зам бүхэн чинь байг, тэр зам харгууч чинь шулуутгана. Нэг хэсэг жоохон байдлаар өнөөдөр яг өнөөдөр шинэ өдөр эхэлж байгаад бүх зүрхээр эзэнд итгэе. Бүх зүрхээр эзэнд итгэх гэж тэ. Бурхан бүрэн бүх зүрх сэтгэлээсээ би итгэж байна. Өөрийнхөө ойлголт бүү төшгөл гэж тэ. Тэгэхээр өөрөө ойлголт төшгөл би энийг хүсэж байвал ийм та болчихвол ингэчүүл тэгчүүл гэсэн тэр ойлголтод бүү төшгөл гэж байна. Түүнийг мэдгээд зам бүхэн чинь байг. Бурхныг мэдгээд бүх ингээд оюун ухааны бүх анхаарал бүх зүйлс минь байгаа. Тэрээр зам харгууг минь шулуутгана. Тэгэхээр Бурхны миний амьдрал хүсэж байгаа төлөвлөж байгаа миний амьдрал буюу энэ бол Бурханаас надад өгсөн энэ амьдрал Бурхан өөрийн энэ зүйлсийг төлөвлөсөн байгаа. Тэдгээр талбарууд дээр би анхаарлаа хандуулж нүг би дагаж дуурайж урагшаа явах болноо. Бурхныг би хайрлаж Бурхныг би дагаж урагшаа явах болноо. Бурхан над зааж өгч байгаа анхаарлаа нэг ийм тийм гэд дандаа махан биений зүйлсээс анхаарлаа нь Бурхан руу хандуулахад Бурхан миний амьдрал өнөөдөр төлөвлөсөн зүйл юм байна. Би Бурханд зааварлаж өгөх юм байна. Болж байгаа зүйлсийг хамтаа сайн руу ажилуулах юм байна. Би бүх зүрхээр эзэн итгэх юм. Гэрүү анхаарлаа хандуулад энэ талбар дээр хүлээлттэйгээр өнөөдөр суралцах Бурханы хаанчлалыг хайх талбар дээр урагшаа явах хэрэгтэй байна. За тэгэд анхаарлаа Бурханы бас зөв үнэн үгний тодорхойлолтуудыг уншиж, итгэж, бясалгаж, цээжлэж миний үнэн тодорхойлогдно. Тэр яг өөртөө анхаарлыг Бурханы үгийг одоо Бурханы үг миний амьдралаар тодорхойлцсон байх шүү дээ. Бид нар бичвэрчин миний амьдралаар чи ийм юм аа гэж тодорхойлцсон байгаа байхгүй юу? Одоо бид нар ингээд за Honda Civic гэдэг машин байж хахад
Одоо ингээд зам тээврийн газар юм Honda Civic 2012 оны юм машин 100 мянган километр явсан гэсэн тодорхойлцсон байж байгаад үгүй ээ энэ Honda Civic энэ бол үнэ. Энэ бол дөрвөн хүлтэй үнэ гэж та тодорхойлол сэтгэл хөдлөлийн өвчтөн хүн гэж хэлнэ шүү дээ. Тэгэхээр тэр яг уу зам тээврийн газар энийг тодорхойлцсон бол тэр тодорхойлолт үнэн байна. Дэлхий дээр тэгж тодорхойлж бол Бурхны үг бас энэ амьдрал дээр бадрал гэдэг хүн одоо яг та сонсож байгаа та хүн цэцгээ навчаа нараа хин байдгийг энэ дээр ингэж сонсоод яг энэ үнэ гэж яг тэр тодорхойлцсон үг нь яг үнэ юм аа. Тэгээ анхаарлаа Бурхны намайг тодорхойлсон тодорхойлолтууд дээр хандуулахад нэгдүгээр би бол Бурхны хүүхэд юм аа. Би Бурхны хүүхэд дагаад энэ дээр хэлье. Би Бурхны хүүхэд. Иохан 1:12 дугаар хэлэхдээ харин өөрийг нь хүлээн авсан болгонд өөрийнх нь нэрэнд итгэгчдэд тэрээр Бурхны хүүхэд болох эрхийг өглөө гэж байна. Тэр өнөөдөр би хэн бэ? Би нөгөө нэг байшингүй, гэр оронгүй, орлогогүй байгаа юм уу те? Одоо гэрлэлтгүй, хүүхэдгүй, машингүй, тэргүй тэр хүн биш ээ. Би бол Бурхны хүүхэд. Би Бурхны хүүхэд, Бурхан аав хүүхэдтэй санаа тавьдаг тийм үү? Тэгээ нэгдүгээр Петр 5:7 дээр хэлэхдээ тэр танаар санаа тавьдаг учраас бүх зовлон түүнд хаяа гэж байна. Хоёрдугаар хэсгэр нарыг Бурхан аав надад санаа тавьдаг. Дөнгөж сая уншлаа тий. Тэр танаар санаа тавьдаг учраас бүх зовлон түүнд хаяа. Тэгэхээр би Бурханы хүүхэд Бурхан аав надад санаа тавьдаг юм аа. Дагаад хэлцгээе. Би Бурханы хүүхэд Бурхан аав надад санаа тавьдаг. Нэгдүгээр Петр 5:7 дээр тэр танаар санаа тавьдаг учраас бүх зовлонлоо түүнд хаяа. Надад бэлдсэн Бурхан аавын төлөвлөгөө бий ба тэдгээрхэн сайн зүйлс юм аа. Бурхан надад сайн зүйлсүүдийг бэлдсэн байх шүү дээ. Тэр нь хаана вэ гэвэл энэ хамгийн доотлын ишлэлээр Иремья 29:11 дээр хэлдэг. Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөх гай гамшигын бус сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм аа гэж. Тэгэд Бурхан бидний амьдралд зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Бурхан мэднэ гэж байна. Бурхан мэднэ. Харин би мэдгүй тэр нь. Тэдгээр зүйлсийг Бурхан мэдэх бөгөөд тэр нь биднэрт ирээдүй ба найдварыг өгөх гайхамшиг юм уу биш. Харин сайн сайхны төлөвлөгөөнүүд юм байна. Тэдгээрх ирээдүй ба найдварыг өгөх сайн төлөвлөгөөнүүд өгөгдсөн юм байна. Бидэрт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг мэдж байна. Бурхан мэдж байна. Энэ зүйлсүүдийг би мэддэг өө. Тэгэхээр би Бурханы хүүхэд. Бурхан аав надад санаа тавьдаг. Надад бэлдсэн Бурхан аавын төлөвлөгөө байгаа. Анхаарлаа үгээр тодтогч эхэлнэ. Өглөөс хэрэгтэй. Надад нөгөө байхгүй байгаа нэг хохирогч болцоо те. Надад ийм байхгүй. Би ингэсэн болохоор ихгүй. Надад гэрлэлт маань болохгүй. Нөхөр маань болохгүй гэсэн. Тэдгээрх нөгөө нэг тийм зүйлсээр махан биений зүйлсээр анхаарлаа хандуулж. Би Бурханы хүүхэд юм аа. Бурхан надад санаа тавьдаг. Надад бэлдсэн Бурхан аавын сайн төлөвлөгөө байгаа. Миний нөхөр яг одоо хажууд нь миний хүүхэд, миний өвчтөй байгаа аав ээж мэдгээр хүмүүс мань Бурханы хүүхэд юм аа. Манай аав Бурханы хүүхэд, миний хүү Бурханы хүүхэд, миний нөхөр Бурханы хүүхэд. Тэгээ Бурхан аав надад санаа тавьдаг, миний хүүд, миний нөхөрт, миний аав ээж санаа тавьдаг. Бурхан надад бэлдсэн, миний нөхөрт, миний хүүд бэлдсэн, миний аав ээжид бэлдсэн Бурхан аавын төлөвлөгөө ба тэдгээрхэн сайн зүйлс юм аа. Хүн болгон Бурхан сайн зүйлсүүдийг төлөвлөсөн байдаг. Тэгэхээр яг санаа зовоодох шаардлагагүй байгаа. Бурхан аавын сайн сайхан төлөвлөгөөнд байгаа. Гисэд иж гэсэн энэ бол анхаарлаа зөв Бурханы үгэн дээр бид нар хандуулна. Бас залбирахаараа би залбирлаараа бусдын төлөө бид зуурчлан залбираа зогсоохгүй. Бусд хүн дээр санаа тавьж залбирна. Түнде санаа зовж биш. Санаа тавьж залбирна. Тэдний төлөө Бурханы ажлыг хийгээсэй гэж би санаа тавина. Залбираа санаа зовох биш. Өөрсдөө зовоох биш юм аа. Би энэ Бурханы төлөвлөгөө би биелүүлэх юм аа гэсэн энэ үнэн дээр анхаарлаа хандуулнаа. Тэгээ ариун сүнсээр дүүрэн амьдралаа. Анхаарлаа Бурханы намайг тодорхойлсон тодорхойлолт дээр хандуулахад ариун сүнсний үр жимсээр баялаг амьдрдаг юм аа. Тэр сүнсээр дүүрэн амьдрал нь болохоор аюу тэгвэл ариун сүнсээ намайг дүүргэж өгөрөө гэж залбирснаар ариун сүнсээр бид дүүрдэг байгаа. Бүгд яг анхаарлаа хандуулаад үдэнэ ариун сүнсээ намайг дүүргэж өгөрөө. Ариун сүнсээ намайг дүүргэж өгөрөө. Тэгэхээр юу гэвэл харин сүнсний үр жимс нь юу гэж байна? Хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр,
инрэл, сайн сэтгэл, итгэмж, дүлгөөн зан өөрийгөө захирахуун юм аа гэж. Яг сүнсээр бид дүүрхээр хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, инрэл, сайн сэтгэл, итгэмж, дүлгөөн за өөрийгөө захирах юм. Эдгээр зүйлсээр бид ингэж өөрсдөө Бурхны ариун сүнсээр дүүргэж эдгээр зүйлсээр баяр хөөр бүрдэг. Нөө дээрэнд орцсон те ата аргаал, тэрс үзэл, хаагарал гэдэг зүйлсээр байхгүй. Эдгээр баяр баясгал, хайр, амар тайван дотор төвчээр инэрл эдгээр зүйлс дотор байхад Бурхны нэг бидэнд өгсөн амар тайван эдгээр зүйлсээр бид Бурхны дуудлагыг биелүүлдэг юм аа. Баяр хөөрт маш тийм маш сайхан байлт юм аа. Надад эцэст нь хэлэхэд гисэн хэдий ч гэсэн эдгээр зүйлсүүдийг хийсэн ч гэсэн хэрэг таны амьдрал дээр удаа дараал яг ингээл өглөө босоод хэрэг дахиад нь хоосон мэдрэмтэр бол дахиад ингээл байгаад бурхны үгийг ингээд тунхаглаад тушаагаад би бурхны үг гэдгийг би тунхаглаад өөрийнхөө бодлыг аль болох оюун санаагаа шинжил хийгээд байсан ч гэсэн сүнслэг цэвэрлэгээ бас хэрэгцээтэй хүмүүс байдаг. Тэгээд тэдгээр нэг маргааш нүглөө босоод ирэхэд яг дахиад нэг зүйлс мэдэргээд байвал тиймэрхүү сүнслэг зүйлсүүдээс хөөх хэрэгцээтэй. Хөөсний дараа тэр нь гайг болдог. Ерөө зүгээр оюун санааны хувьд яг нь бурхны үгийг бид нэг ингээд тунхлаад удаа дараалан бай тунхлаад би бол бурхны өгөхөд бурхнаа санаа тавьдаг. Оюун санаандаа шинжилэлт хийсэн тохиолдолд энэ бол зүгээр болчтой. А гисэн идэж гисэн хэрвээ сүнслэг цэвэрлэгээр бузар муу сүнс альва нэгэн байдлаар таны дотор гинөө гадна гинөө наалтсан гинөө альва нэгэн газар ингээд ямар нэгэн байдлаар наалтсан одоо байх тохиолдолд тэднийг бид хөөх ёстой, чөлөөлөх ёстой. Тэр залбирал руу оръё. Тэр таны амьдрал өргөжлүүл ингээд хоосон мэдрэл, хоосны мэдрүүлэл, эсвэл нэг ганцаардаал, буруутгагдаал, өөрийгөө буруутгаал, эсвэл хохирогч болгоод би ингэсэн тэгсэн ингээл удаа дараалал хараал, ингээл удаа дараалал уурлаал, уур хилэнтэй бусадтай ингээд хагаралтай байвал яах вэ? Эдгээр зүйлсээс бид чөлөөлөгдөх ёстой наа. Тэг эдгээр чөлөөлөлтийг хамтдаа залбирая. Яг одоо назар Есүсийн нэрээр бүгд амаа нэгийг чанга залбирна. Өөр зүйлс хийж явахтай биш. Яг анхаарлаа хандуул машин барьж байгаа бол та машина зогсоогоод хэрвээ зогсоо орой залбирах болгоно бол дараа нь тухтаа яг сууж байгаа залбираа нэг газар сууж хагаад анхаарлаа өөр юм давхар юм хийхгүйгээр яг эдгээр сүнслэг зүйлсээс өгөхөнө. Яг одоо би тэгээ энэ нэрсийн бүгдээр хэлээрэй. За энэ зураас татсан байгаа. Тэгээ бусад нэрсийг хэлнэ. Яг одоо би Назарын Есүс нэрээр хоосон мэдрүүлдэг ганцаардлын буруутгалын тэр хохирогчийн сүнснүүдийг хөөн зайлуулж байна. Яг одоо би Назарын Есүс нэрээр миний биед наалтсан хоосон болгоод ганцаардуулаад байгаа бол амьдрал утга учиргүй юм байна санагдуулаад байгаа. Хаягдсан мэдрүүлээд байгаа. Тэр бузар сүнснүүдийг Назарын Есүсийн нэрээр яг би өөрөөсөө хөөн зайлуулж байна. Зайл гэж шааж байна. Назарын Есүс нэрээр зайлуулж гаргаж чаж. Хүн болгоны амьдрал хүн болгоны дотор өөр өөр зүйл байгаа. Тэгэхээр яг ямар сүнслэг зүйл энэ зүгээр нэг ингээд хөөх биш. Яг бүр бас гаргаж чөлөөлнө. Хүн болгонд итгэгчдэд дагалдаг эрх мэдлүүд нь тэгээд өвчтнүүдийг идэх нь хөхстийг босоо бузар сүнсүүдийг хөөн зайлуулах юм аа. Тэгээд тэр эрх мэдлээрээ та хөөж чадна. Назарын Есүс нэр яг өөр төрөө хоосон мэдрүүлдэг ганцаардлын сүнсүүдийг буруутгалын сүнсүүдийг хөөн зайлуулж байна. Надаас зайлцгааг гэж шааж байна. Яг зөв яг ингээд цэвэрлээд залбираа чөлөөлөөрэй. За ингээд үргэлжлүүлээд энэ хөө залбирлыг хамтдаа ягээрэй. Тэгээд жижиг сажиг үгсгийн алдаа гаргасан байна. Хүлцэлвчээ. Та бүдээр дараагийн бичлэгээр уулзцгаая.